За. За. За сайн. За их юм зураач. За. Орой. За орой. За. За. Киного нээчихэл. За нийч. Айдгаа автортай хичээл. За. За ашгүй базраа мань ороод ирлээ. Бичлэг явж байна. Базраа орж ирсэн. Базраатай нэг ярилцъя та. За. За. Дүүл камера юугаа зоогоод, микрофоноо зоогоод ярилцъя. За. Санаас гардгүй сайхан бүсгүй сар жилээр харуу би нөгөө хүүхнээс оруулсан дээр юм. Тэгэлт. За. Сайхан үлдэж байна уу? За сайхан үлдэж байна. За, киногоо нэгээд одоо хэд онч вэ? 5 6 онч вэ? За бараг 7 онч уу? 16 онд нэсэн шүү дээ. 7 онч. 7 ончлоо шүү дээ. Бүсгүй киногийн одоо найруулагчийг үрчээд байна. За, анхны кино гэдэг шүү дээ. За анхны бүрийн хэмжээний кино гэдэг шүү дээ. За ойлоо түр хайчээ. За. Киногоо тэгж байгаа явандаа оръё. За манай Базар сад гэдэг манай найз байгаа. Бид нэр хамтдаа бас хөхцөв гэж нэгдлийг байгуулж агаад 2 ч үзэсгэлэн гаргаж ирсэн тийм ээ. 2 ч гэрэл зургийн бас 2 бас видео Ажил. одоо тэр кино хөө бас кино гэж ярьж болох хаа тий. Яг тийм киноны төрөлд орно л доо тий. Тийм кинон дээр гаргаж ирсэн тий. За. Тэр үеэ жоохон иргэн дурсвал Дурсуулаа. тий. Тэр чи одоо бараг 12 жил өнгөрцөн шүү дээ танилцаад. Тийм ээ. Тэгээ миний санджаар 13 онд л танилцаал. Танай хамгийн анхны мөнхөө таад нэг хамтарсан үзэсгэлэн гаргасан шүү дээ маршрут тий. Тий. Тэрний оройны банкет дээр тэгэл лавгаахтай танилцаал тий. Лавгаахтайгаа орж ирэл тий. Тэгэл маргааш нь хоёлоо танилцсан байдаг шүү дээ. Тэгэл ерөөсө төд дуудлаггүй хэдүүлээ уулзаал ер нь яг чи хятадаас төгсөөд ирсэн байсан. Би ч сургуулаа төгссөн байсан. Тэгээ нэг юм чөлөөт уран бүтээлч явж ийлаа шүү дээ. Юу хийх үү гэдэг өөрөө фото авдаг. Фото авах амар сонирхолтой. Тий. Гэхдээ тэгэл юм зураач нартай айгүй ойрхон байсан шүү дээ. Чи аавыг дагаал бүхэл зураач нартай ойрхон байсан. Тэгэд яг азар ингээд гоё танилцаад үзэл санаа нэг гэх юм уу те. Тэгээ нэг харц нэг зориг нэг гэдэг шиг ингээд мөнхөөг танилцуулаад би тэндээс бус радио телевизээс эндийг танилцуулаад тэгээд яг нөгөө омголон насан дээр гэдэг шиг сайхан цаг хугацаач байлаа тий. Ийм гоё нэг тийм ориглон хүсэлч байлаа. Тэгэл хамтдаа гоё танилцаал тэгэл энэ гоё арт фотог ер нь хийя тий. Тэгээ гоё үзэсгэлэн гаргая гэдэг. Бидний ярьж исэн юм хүсэл мөрөөдөл бол том шүү дээ тий. Яг тэр хоёрыг хийгээл зогссон болохоос уул нь бол манай хөгцөвийг цаашаа юм хийгээд тий. Эсвэл дараагийнх үзэсгэлэн ч юм уу мэдхгүй ном ч юм уу тэр фотог үзхийг харахыг хүсдэг хүмүүс байдаг юм билээ одоо хүртэл бас ортаас мартчихаагүй бол юм байл л дээ. Тэгээд яг өдөр чинь 2 3 жилийн прожект болсон л доо. Эхнийхээ гаргачаад урамшаад шууд дараагийнхаа дүрслэгийн 70 жилдээ багш нартайгаа хамтраад хийгээд. Тэгээд мө 7 дийтэй тэгээд нэг 70 дийтэй тий мөнхөө чи нэг 60 тий 60 дийтэй тий мөнхөө нэг Nikon-тэй. Тэгээд гэрэл нэгсэн чинь нэг юм юу штэ. Зүгээр нэг юм баг 100 айлын 100 айлын нэг 20 мянган нэг юм подор шүү дээ тий. Ганц тийм гэрлийн сорстой тэгээд тийм камеруудтай 3 залуу бас зургийг авсан гэхэд одоо бол бас байхгүй зургууд байна. Тэгээд үнэхээр гой хүмүүс орж исэн хүмүүс нь одоо бас байхгүй. Зарим нь тий. Тэгээ Монголын бас урлагийн тий 3 ноён ориглыг ингээд амьд байхад нь хамт цуглуулж авч ирсэн ч гэдэм юм. Яг одоо бодох юм бол бас ингээд хөөхөн түүхэн жогсомгой тий. Ардын зураач Баастгай, бүхийн Баастгай, лувсан шаргай тавьстай жинхэнэ ноён ориглууд байлаа. Нэг доор цуглуулад бас азтаа авч чадсан тий. Тэгээд бид эдийг л ойлгоогүй хуу тахуу байт. Яах гэдэг нэг сонины зурагчд юм уу юу юм ингээл гайхаал өнгөрч исэн тий. Тэгтээ дараа нь бол Баастгай номоо гаргачаад үнэхээр талархаж байна. Миний хүүхдүүд баярлж байгаа шүү. Ах нь одоо ийм зурагтай боллоо гэд. Бүр тусгаал уулзаад гэртээ тий. Уулзж исэн ч гэдэм юм уу. Тэг яг хөгцөв гоё одоо тэгээд хөгцөөр юм хиймэр санагддээ шүү дээ. Одоо дэлгэцийн яг өөрийнхөө мэрэгчлэр дэлгэцийн бүтээл хийгээд явж байгаа ч гэсэн би бол ер нь энэ фото зургаа
бас тий авахын сан гэсэн хүсэл юу н хаяа байдаг шүү дээ. Тэгээ 10 жил өнгөрцөн байна. Тэгээд тэр зургуудаараа тэгээд орд артж явж илаа. Би эдэн зураг аваад бас Шанхайд ч үзэсгэлэн гаргаж илаа тий. Тийм тэгээд айгүй монголчууд тэр тусмаа айгүй гоё хүлээж авсан л та тухайн үед чинь тэр Blue Moon чинь. Тий. Тэр дүүрэн хэвлэл мэдээллийнхэн гоё шин залуучууд гэл нэг хэсэг фотогоор амьсгалж илаа. Тэгээд та ч нэг өөрөө бас дахиад урагшаа явчих болов. Тэгсэн бэ дахиж урагшаа яваа. Тийм тэгэл 3-ын хийгээд нэг бас зориулсан дөрүүдээ сонгоод зохиолоо бичээд ерөнхийдөө гаргасан мэт бүгд зохиол мөхөл. Тэр одоо зохиол маань хаана явна. Тэгж жагаад корона гарцсан шүү дээ. Тэ ер нь 30 хүн төлөвлөсөн гараад ерөнхийдөө тий 30 хүн төлөвлөсөн багсан л та тий. Тийм тэгэл зогссон. Хідүүлээ чи нэг миний санаж байгаагаар үзлэнгээ гаргаж чахад за баг автобусны ч мөнгөгүй. Тэглгээд энэ залуучууд мэдчихээл тий. 2 жил явсан шүү дээ. Боловчтгал юм билээ тий. Тийм. Ямар ч 2 гоё чансаатай үзлэнгээ ард гарцсан шүү дээ. дээ. Тэгээ эн чинь нэг дандаа жишээ нь одоо би зураач мэрэгчлээ ингээд хинээс ч амархуу ингээд зураг зурчуулна шүү дээ. Гэхдээ биднийх чинь нэг баг хамт болон болоо тий. Дээрээс нь дандаа хүмүүсийн хөргийг авах гэж тухайн үнэтэйгээ уулзаж учирдаг ярьдаг өөрдөг тий ойлгуулах гэж хичээн. За тэгээд дээрээс нь ингээд дандаа бусдаас хамааралтай болчиход байгаа юм тий. За тэгээд зүгээр очиод хөргийг авчихгүй. Тий. Орчин бүрдүүлнэ, эн тэндээс юмгүй тий. Жишээ нь эцэглэн шалдлана. эцэгтэй даваачин тий. Даваачин биокабинет даваачин дээрээс нь тий туулаа муулаа асганч гинөө тий. Тэгэл нэг хуучны ойдлын машин хэд л 10-20-оор нь цуглуулах болдог тий. Айгүй их ажиллагаатай байсан. Тий. Гоё. Саунд тэгэд нэг сүүлд 3 хідүүлээ нэг үзлэн гаргасан чинь чүчээс нөгөө нэг холын зэн гүлтийн тамирч шиг болчихсон тий. Нөгөө дайнд явчаад ирсэн 3 залуу шиг л өсс тий. Харин тий. Одоо тэр зураг мөргийг хахад зүгээр сахалал байлаа шүү дээ. Тий. Тэр үед ингээд бас айгүй их телевиз радио ирээл айгүй их яриа авдаг гэсэн юм. Анх тэгж боддог байл. Би ч анх ч ингээд ярьж марьдаг төрлийн юм биш шүү дээ. Тэгээ сүүлрүү амар ярьдаг болсон тий. Таг шалга болдог юм чи. Тэгсээ чи энд тэ хоёр мөрч амар ярина. Тухай дөө. Тий. Урс ангаат л ярьдаг байл шүү дээ. Тэг хөө энд ч хөтлөгч байсан. Мань гурвчд юугаар ярих вэ? Чи бас сайн ярьдаг тий. Сая тэгээ бүсгүйг нээлтэн дээр чи нээлтийн тэр нөгөө нэг сүүл кино гаргаж өччаад нөгөө нэг юуг танилцуулж байгаа шүү дээ. Тий, продакшн. Тэгээ чи гарч үг мөг хэлж байгаа. Юу баг лектор шиг санал. За урлаг тайвтай, урлагаар тэтгэгддэг энэ техник дүүргэсэн хүндэт найз нөхөд ахын дүүс та бүхний энэ гэгэн орой мэндийг төшүүлье. За би үгнийхээ өмнө нэг жижигхэн оршил хэлчихье. Дэлхийн түүхэнд хамгийн анх 130 жилийн өмнө 1895 онд Франц улсад ах トゥ Люмер гэдэг хоёр нөхөр дэлхийн хамгийн анхны кино хийжсэн. Тэр нь ямар нэртэй гэж Галт тэрэг буудал дээр ирсэн гэдэг нэртэй. За би яагаад энийг ярьж байна гэхээр манай Монгол фильм хоёр найруулагч маань ах トゥ хоёр байна. Тэгээд ах トゥ хоёр ахын дүүсийн түүхийг кино болгож үзүүлсэн. Тэгэхээр энийг гоё хувь тохирол гэж би бэлгшээж байгаа. Манай гол дүрийн хоёр жүжигч хоёулаа ариунтай. Тэгэхээр энэ ариун сэтгэлийг бэлгэсэн кино ч юм уу. Би бас өөрөө их гоё бэлгшээж бодож байгаа. Тэгээд ингээд залуучуудаа дэмжиж, залуу үедээ итгэж тий бидэртэй хамтарч ажилласан Монгол улсын төрийн соёлгот хурд хамтлаг түүний ерөнхий продюсер Отгонбаяр ахтан үнэхээр талархаж байна. За тэгээд бидний анхны барьсан агуулгууд бид анханасаа л классик драмыг эргэж хийх ёстой Монголд. Энэ жанрыг хүмүүсийг их үздэг жанр болгохын төлөө хичээсэн. Яагаад вэ гэвэл алт үеийн кинонууд маань эгэлж ирийн байдаг. Хүний эгэлж ирийн амьдралын хүн хоорондын сэтгэлийг өгүүлдэг. Бид нар тэр кинонуудад хайртай байдаг. Тэгэхээр кино уран бүтээлчд бид нар эргээд энэ классик драмыг хийх болно. Манай студид ч гэсэн цаашдаа маш олон драмын жанрын кино хийх болно. За манай киноны гол хэлбэл гэрэл цог гарч байгаа. Энэ гэрэл цог гэдэг юмт юу бэлэгддэг вэ гэхээр одоо цагийг бэлэгддэг. Маш богино хугацаанд амьдардаг.
тэр амьдрах хугацаанд хамгийн аз жаргалтайгаар гэрэлтэж байгаа л буцаад явдаг тийм юм. Тэгэхээр бид хэтэрхий ирээдүйд санаа зовж өнгөрсөнд харамсч яг хамгийн үн цэнтэй нь одоо цагаа анзаарахгүй хам шүү бид. Энийг анзаарах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. Хүний амьдралд маш олон зам гарч ирдэг. Аль нэгэн явдаг. Тэр чухал сонголт гарч ирэхэд хүн дотоод сэтгэлээ сонсох хэрэгтэй. Энэ бол хамгийн төв зөв зав юм аа гэдэг мессежийг та бүхэнд хүргэх гэж хичээлээ. Тэгээд авиасын цуглуулга болсон миний багийнхан би багаараа бахнагч байна. Ахнараараа бахнагч байна. Хайх гэр бүлээрээ бахнагч байна. Хайхтай тэргэлээрээ бахнагч байна. Бид чадсан. Энэ бол та бидний мэдгүй хурдын төв байлаа. Манай лавгаах Базраг аав нөө шүү. Тэгээд Монгол зураач тэгээд одоо 5 6 бот ном гаргасан. Монголын зураачдын түүхийг гоё ингэж баримтгэлж байгаа. Одоо баримтаар нь гоё үлдээж байгаа тийм мундаг хүн байгаа. Саяхан одоо болорцсон эзэн боллоо шүү дээ. Манай бас урлагийн зочноор орж гэрэл зураачийн тухай ярьсан байгаа. Уг нь бол лавгаахтай гоё зураачдын цувралаар ингэж хийхээр ярьсан байгаа даа. Өө зөө. Аль альнийхан бас ажил нь болж өгөхгүй бас мөрөлдөж өгөхгүй л ах шиг байна л да. Тийм мундаг хүний бас хүүхэд байгаа шүү манай. Одоо танаа ах чинь бас дүрслэгийг төгссөн те. Ер нь л ингээд бүгдээрээ тэгэл манай урлагтай л холбоотой юм шүү. урлагтай л холбоотой хүмүүс л те. Тэ. Тэгээ манай галаа ах чинь одоо оюун чимэг өгшин одоо энэ бэлэгт энтер анги байхгүй. Тий. Бэлэгт энтер зураасан зургийн анги шүү дээ. Төгссөн тэгээд ээж маань бол музейд бас олон жил ажилласан. Тэгэл одоо манай бэр ихч товцны дизайнер Баяр Цэцэг гэл. Одоо манай гэр бүлийн хүн бол одоо театр судлалаас магистр хийсэн хүн байгаа гэл. Ерөөсө манай гэр бүлийн бүх л хүмүүс яг л урлагийн мэржил сонгосон хүмүүс байгаа. Би нөгөө ингэж хараад байдیں۔ Лавгаахыг заяа. Ингээ харахаар ерөөсө би лавгаахыг хизээж ууралж яхах нь харж байгаа заяа. Дээрэс нь Би ч гэсэн нөгөө нэг бас хит ингээ баярлаад бүр ингээд мануш ингээд авчаад хин харж байгааг. Болор цомын ингээд харж байгаад ямар ч нүүрний хөрөл баг байхгүй зэ. Галаас яг тийм юм. Бас ингээд яг юм төв. сэтгэл хөдлөлөө барьж чинь. Тийм хүмүүс бас айгүй гоё юм кул харагдах юм. Миний хувьд ингээд сүүлүүд ингээд анзаараад тахаар. Айгүй тийм нэг баяр гуниг нэг нүүрнээс нэг уншигддгүү. Гэтэ мэдээж баярлал байгаа шүү дээ. Мэдээж гуниглж л байгаа. Ууралж л байгаа. Гэтэ нэг удаа уурлах юм харж байгааг. Танаад одоо жил амьдрахад газараа гал зүгээр л зөөлөн л уурдаг тий. Яста нэг гүндүү гэдэг чинь л яг тэр үйдэх бах тий. Гүндүүгүү одоо манайх нэг гүндүү үхэр жоохон буруугаар ойлгоод тийм шиг байна. Жоохон манаг дүүний гүндүү гэж ойлгох үгүй шүү дээ. Яг амиж жишээ би бол танаа аав гэж хараад. Тэгсэр нэ гой ухаарлах үгээ уурлахгүйгээр яг гой хэлчин. Тий. Тэгэл ивэр зөөлөх нөр тэгэл тэгжил өсгсөн дөө. Тэр нь их нөлөөлсөн бох уу? Ер нь л хар багын л тэгж амар тийм ариншин гаргаж ирсэн санахгүй байна. Тэгэл ерөөсөө санаж байгаа юм ингээл намайг галаа тэр ингээл гадаа тоглож явах. Тэр холоос ингээл гоё кино гарч ирсэн юм шүү. Тэгээд гоё кино, урлагийн нэвтрүүлэг, ховор гардаг ус дээр үед чинь. Тийм юм гар холгонд л бүр хэдэн километрийн цаана байсан ш дуудана. Одоо хүүхдүүдтэй нэг юм үзүүлчихсэн хорвоо ертөнцөл ийм байдгийн. Тэгэл тэр нь их нөлөөлдөг бах бит хоёрт одоо ингээ хийж бүтээж байгаа зүйл маань бас аавын нөлөө байдаг хаа. Гэтэ чи бол тийм шүү дээ. Шууд сэтгэл хөдлөл шууд гаргадаг. Уурлаа. Удлаа бас. Би бас чамсахгүй би яад юм за. Тэр хоёр маань тэгдэм байх. Чи бол ерөөсөө шууд илтгэдэг байхгүй. Уурлаа шууд уурлна. Баярлуу шууд баярлж инээ. Галаа бол тийм шиг байгаа. Амар төв. Яг ингээ сэтгэл хөдлөл нэг дунд төвшин барьцсан байгаа даа. Яг нөгөө нэг лавгахыг дөөрөцсөн мэлээ гэж харсан шүү. Би болохоор тэр бол гоё. Миний намайг л мэдчихэж байгаа шүү дээ. Чиж бас гоё л доо. Хэд санд чи боддог үст. Тий. За одоо л за бүсгүй кино нээлттэй игээд за би сайхан нэг мэдээлэл харсан чинь 4 хоногийн үзэлт 20,000 руу төгссөн юмсэн тий. Тэгсэн. 4 хоногийн 4 хоногийн л үзэлт гэхэд л 20,000 руу төгссөн юм гэдэг чинь айгүй том
амжилт үсттэй. Дажгүй хүмүүс сэтгэл сайтай. Их үзэж явах шүү театрууд. Ямар ч сул тасалбар энэ төр байхгүй л байгаа шүү одоохонд. Айгу ингэж илээ. Жишээ нь би нээлтэн дээр ирж үзчихэд ягаад ч юм дахиад үзэх ингээд нэм хүсэл төрөөд байгаа байхгүй. Тэгээд дахиж үзсэн. Их нэртэйгээ тэр нөгөө нэг шинэ драгоны кино театр. Тийм. Орж үзсэн чинь VIP л зөвхөн байсан. Тэгээд VIP пик дүрц. Дахиад билет нь олдохгүй хүмүүс ингээд бүр ингээд яваад үзэж байгаа. Тэгээд үзчихэд дахиад үзэх хүсэл төрөөд байгаа. За. Гэтэ яг хаа зүгээр энэ юуг миний бодлоор шүү би зүгээр сэтгэлдээ хэлж байгаа шүү. Юуг ингээд сэргээд нэхэр хүн болгон л дурлж исэн байгаа шүү те. Хүн болгон л нэм магадгүй бүтлгүү дурлж байд юм уу те. Юм шарх авсан ч байд юм уу. За тэрийг л жоохон өдөөгөөд байна гэж байгаад байгаа байхгүй. Нэг үзэх шалтгаан. Хоёр бол нөгөө юу байгаад байна. Хурд хамтлагийн нөгөө дуу бүр яах чарахгүй ингээд сэтгэлд бүр хоногшоод бүр ингээд бид нар сонсоод өссөн болохоор цаана дотн байгаад байгаа. Үзэнгүүт явахдаа манайд нөгөө бацаа байсан болохоор шууд нөгөө баагнаас амар ойрхон санагдаад. Тэнгүү тэр кинон нэг тийм дотн мэдрэмж төрүүлээд байж маадах тий. За киноны тухай яриа. За одоо юунаас нэгэлж ярмаар байна. За ер нь анхныхаа ингээд киногоо ингээд нээлттэй хийгээд үзэгчд ингээд хүлээж тэр акшн яаж айцтай байсан уу? Яг тэр тайсны ард болж байгаа процесс бол амар завгүй явж байгаа ш тэр өдөр чинь. Ер нь бол тэр кино ингээд гаран гартлал тэрийг гаргахын төлөө маш олон хөдөлгөөн, амжихгүй, тийм юма засахгүй, гэрэл нь болохгүй, тийм проектороо засах ч гэдэг юм уу. Тэр чинь нэг юм гүйцэтгэлээ үзэгчдэд нэг юм гоёор үзүүлчих гээл хичээгээд байна гэсэн үг л дээ. Одоо тэр нэг проекторын нэг цэгийн хүртэлтэй нэг жоохон чанартай үзүүлчих гээл тэр цаана насаад байгаа жижиг гэрлийн унтраач гадаж гэдэг юм уу. Тэгээ тийм юм ачаалттай явж байгаа л тэгэл яг гэрэл унтраал тэгэл нэг бүтэн кино үзсэн дээ өөрөө. Тэгээ би чинь яг тэр өргөн дэлгэцээр ингээд тайвнаар тий. Өөр ингээд за би энийг засах хэрэгтэй гэж биш. Яг ингээд гоё арт түмэнтэйгээ суугаад. Тэгээ үзсэн тэгээд тэр киногоо үзчихэд би их өөрөө тайван болсон. Өмнө нь бол за би киноны ээж тий миний анхны кино одоо ингээд өнөөдөр 1000 хүн ирээд үзэж гин гэдэг. Сэтгэл хөдлөл байлгүй байхад тий. Тэгэл киногоо үзэл тэр чинь 2 цагийн дараа ингээд гэрэл хасахад аюу гоё тайван болцсон. Тэгэл нөгөө сандрал тэр догдлол тэр харагдаад. Тэгэл айгуу дажгүй нээлтүү сайхан болсон. Тэгэхэд 1000 хүнд үзүүлсэн. Тэгээ анхны кино гэдэг чинь амар чухал шүү дээ. Анхны юм гэдэг чинь ерөөс. Тийм тэгээд анхны гэж байгаа ч гэсэн яг уу энэ нөгөө нэг яг бүрийн хэмжээний. Тийм бүрийн хэмжээний анхны кино гэж байгаач нөгөө. За би одоо ер нь анхны киногоо хийх ёстой гэдэг хүртлээл суралцаад тий. Бусдаар л нөгөө чадахгүй байх гэсэн ойлголт биш байгаа байхгүй. Тэгээд нөгөө яарахгүй байх гэсэн үг л тий. За би нэг энэ анзаа очиж байгаа нэг анхныхаа киног нээвэл хүмүүс миний нэг бодсныг ойлгох юм болов уу тий. Тэгээд нас залуу байхад нэг хитрхи яардаг шүү дээ. Манай кинонд нэг текст байгаа шүү дээ. Ах дүүнэр ингээд шатан дээр суучаад. За дүүнэр минь яаралгүй яар гэж нэг сайхан үг бий тий. Бэлтгэлээ сайн хийж яхад ингээд бүх зүйл сайхан болно гэдэг агуулгатай. Тэр яаралгүй яар гэдэг чи одоо манай аавын хэлдэг текст байхгүй юу. Тэр нь миний ингээд шингэцэн миний үзэл бодол шингэцэн. Ер нь бол яарахгүйгээр ч юм уу ямар нэг юм эмзэглэхгүйгээр ингээд зүгээр суух бол биш. Яарах хэвээр тий. Чи өөрийгөө хөгжүүлэх хэвээр. Тэгтээ тэглээгээд чи бүр ингэж адгуу зан гаргаж юу ч болоогүй байхад ингэж яарж юм руу орох биш. Тэгэхээр юмний нэг балансыг барьсан нэг юм философитой текст байгаа байхгүй. Тэгээ би тэр үгийг албаар аавынхаа тэр үгийг албаар кинонд оруулсан байна. Тэгэхээр тэр яаралгүй яарсан цаг нь л магадгүй энэ жил байж таарал. Тэгээд хурдын ах нарын маань бас 30 жилийн хаалт нь бас энэ жил болж таарал. Тэгэл хоёр талаас ингээд цаг хугацаанд гоё таарсан. Тэгжил бодож байна. Цаг нь болоог учрлын цагаас шалгах хэрэгтэй. Тэр шиг л яг нэрээ чамтай ажиллахаар яг тэгж мэдрэгдэн шүү. Яардгүй юмд. Тэгэл 50 байгаад би чи ядгаал яараад гэдэг. Хүүшээ мэдрэгддэг шүү. Тэгэхээр аав ээжийн сургаал гэдэг бас
бүх юмд нөлөөлөх юм тий. Нөлөөлнө тий. Жишээ нь манай ээжийн нэг сургаал гардаг гэдэг шүү дээ. Хийх хүн арга болдог, хийх хүн шалтгаан болдог гэдэг. Энэ их ер нь л яг миний бас амьдралын баг гол юу болсон юм шиг байна. Зарчим болсон гэх юм уу? Тий шүү дээ. Тэгэл л та зүтгэн шүү дээ. Одоо жишээ нь кино зураг авалтын үед бол шалтгаан тоочч юусоо болохгүй гэдэг би аюулсаа ойлгосон байхгүй. Найруулагч одоо юу хүснэ? За магадгүй говьд байж идэл зүгээр өстой жинхнээс л иж хэдий юм шиг л гаргаж ирэх хэрэгтэй мөлий кино зурагч байхгүй гэж суугаад иж болохгүй. Болох хэвээр болохын төлөө Google хэвээр. Тэгэл гаргаад ирэх хэвээр. Яаж иж байгаа л байгаа бүх юм ашиглаач болтгоо тэр юм бий болгох хэвээр байхгүй. Тэрийг бол кинонд яваад аюулсаа ойлгосон. Тий. Цаг нь тулцсан үед тэр өлөн нүттэй байх гэж хэрэгтэй гэж байна шүү дээ. Жишээ нь бид нэг сая гүн нуурын хэсэг дээр нэг өвс хэрэгтэй болчиход нөгөө гүн нуурынхаа байшин хийсэн чинь амар нэвт харагдаад болдгоо. Тэгээ ингээд сараалжлаад ингээд хүний фокус аваад болдгоо. Тэгээ ингээд өвс зулгаахсан ч өвс байдгүй. Тэгэл болроо зурагчтайгаа гараад жоохон урагшаа ингээд айлуудын дундор явсан чинь зогсоораад гэж. Бид ингээд хоёр талгаа хараа яваад байгаа шүү дээ. Манай хүмүүс яг тэрүүгээр ингээд сурцсан байхгүй юунаас юу болгож болох юм. Чи бүр тэр нэг айлын цаана нэг юм дээвэр дээр нэг юм хураацсан бүр тэр мод шиг өнгөтэй болцсон өвс байгаа байхгүй. Мань нэвтэл тэрийг олж харахгүй гэсэн чинь авраг тэн дээр нь очиод яриад яг нөгөөх нь тэр айлд нь ямар ч хэрэггүй болсон өвжирсэн өвс байгаа байхгүй. Тэгэл тэр чинь яг кино яг зургийн талбай дээр очиод маш хэрэгтэй зүйл болж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ зураач гэдэг хүмүүс чинь ерөөсөө юугаар ч юу хэрэгтэй тэ нэг шийдтэн гэдэг шиг шууд ингэж гаргаж ирдэг л байх хэрэгтэй. Гэтэ бас арай л амар шаардлага л да. Энэ бол яг нэг мэржлийн хэмжээнд бол бид нар өөрсдөө юм бэлдсэн байх хэрэгтэй. А гинти юм гарвал тэ маневр нь амар хурдан байх хэрэгтэй. Тэ. Гэтэ яг зөвхөн Монголын нөхцөлд бол угаасаа л тэгэл өстэй шийдтэн шиг л Газар дээр шийдэх юм зөндөө гарч ирж байна. зөндөө гарч ирж байна. Тэгээ чадварлаг байна гэж би хард юм уу ерөөсөө. Үгүй тийм. Манайхан бол Манайхан бол чадвартай. аюул чадвартай. Төрөх чадвар сайтай. За тэгээд дүрийн сонголт ямар гоё байв. За ямар дүрэн таалагдав. Ер нь бол яг хуу бүгдээрээ л гоё байлаа. Тэр нэг туслах дүр манай Google-тэй театрын тий. Арзгар гоё. Тэр их гоё байлаа. Чамд тэр чаддаг юм байна уу? Байхаар болох та. Бидний нөхөд санагаа нэгтгэх энэ хөөцийг халбас. Асахгүй тог. Аяхгүй моторгүй. Бүрэн сайхны кино. Бүх кино театрт өдөр бүр. Мэдэн заяа. Тэгээ ер нь туслах нэг юм жоохон хөвгөлтэй юм шиг дүрүүд бас тэр гоё байлаа. Манай гол дүрийн хоёр бас их гоё байлаа. Гоё хоршлоо. Тэгээ ялангуяа ариун бям жүжигч ямар мундаг юм бэ. Юу ариун бям жүжигч ямар. Тэгээ уус анханасаа л ярьж исэн юм л да. Бям багч манай нутгийн жүжигчин ах. Жүжигчин найруулагчаар төгссөн шүү дээ. Тэгээ Бям гэж мундаг жүжигч юм шүү дээ. Тий, Сүхэ гэж одоо манай Дундгой аймгийн театрт одоо тухайн үед мандажсэн тэр одоо Ленинмений дүр бүтээгээл ерөөсөө мандажсэн нэлээд том жүжигчин хүн. Тэгэл одоо энэ 3 4 ярэ жүжигчин болж ах шүү шүү. Тэгэл бит өөр анх энэ киног хийн гэж ах нартай яриад тэгэл зохиол нь бичигдэж эхлэхээс л насны хувьд ч гэсэн ингээл дандаа л нэг 18 ортой хүмүүс дурлал хүүхдүүд ингээл дурлалын тухай кино гэхээр л дандаа л нэг залуучууд гүүгээд идэг. Гэхдээ энэ 30 40-тэй хүмүүс чинь хайрлаж дурлалцдаг тий. Тэрний тухай гаргая. Тэгээ энэ Бям бахыг ер нь л дандаа л эсрэг дүрийн роль дээр тавиад байна тий. Тэгэл манай үзэгчид ч гэсэн тэрэнд нь бүр хүлээн зөвшөөрсөн тий. Тэгээ тэрнийх нь эсрэг юм хийх гэж үзсэн юм л та. Угаас авьяастанд нь бол итгэж байгаа, мэдж байгаа учраас бид хоёрын битсэн энэ мелодрам, энэ энгийн зөөлхөн хайрыг бол хангалттай гаргаж чаднаа тий. Яаж тэр эмэгтэй хүн рүү хардгийг нэстэ харуулмаар санагдаад бүр ингээд захтнаад байсан гэх юм. Тэгээ ансамбл нь ингээд Бям бах байгаа юм чинь за Бям бахтай хорших хэмжээний хүүхэн тий. Тэнгүүт тэр чинь нэг юм бүхэл юм зохицол гэж байгаа шүү дээ. Өндөр нам тий. Нүүрний хэлбэр гэдэг шиг л одоо хоолой, өнгөний тоон тий. Тэр инээж байгаа, айл үтж байгаа, эргэж байгаа, зүгээр ингээ алхаж байгаа нь хүртэл ер нь энэ хоёр чинь ингээд хамт алхахад ансамбл нөх хэвчээ шүү дээ.
гэдгийг бодож явсаар байгаа л тэгэл ариун болдор дээр үлдсэн. Тэгээд ариун болдор тухайд Германд байсан. Тэгээд интернетээр холбогдоод ингээд за баяр хүргье ингээд бүсгүй киноны одоо гол дүрд ингээд шалгарлаа гэд холбогдож байлаа. Тэгээд энэ хоёр маань бол яг хөө тэг галаах битэрийн битсэн зохиолыг бол үнэхээр л амьлуулж чадчих энэ хүмүүсийн сэтгэл нь хөдлөөд одоо ингээд сэтгэл бичээд одоо энэ фэйсбүүкээр ингээд хүмүүс дахиж үзмээр ингээд байгаа болов. Тэгэхээр манай хоёр гол дүрийн жүжигчин бол хийдгээ хийсэн. Тэгээ хоёр найруулагч нь бас хийдгээ хэлээ л гэж бодож байна. Жишээ нь кино гарахын өмнөх трейлер явахад айгүй их комент дээр тэгсэн байсан байхгүй. Одоо жишээ нь хулан жүжигчин оруулаач яагаад ингээ өөр жүжигчин сонгочвоо гэх тээ. Жишээ нь би бол яг энэ бүх үйл явдал дээр бас хамт байсны хувьд бол мэдээд байна л да. Жишээ нь зохиол яг хөгжүүлэлт дээр субаа биднэрэл бас суудаг гэсэн тээ. Тэгэхэд ерөнхийдөө яг тэр зохиол бол ерөнхийдөө хулан бодож хийж ирсэн шүү дээ тээ. Хулан жүжигчин ингээд жоохон хөшөрцөн, охинтой олцсон, охиндоо тэр ухаарлаг ойлгуулж байгаа ярьж байгаа. Тэгээд үлсний чи хулан яагаад ирээгүй вэ? Яагаад тоглоулаагүй вэ? Яг хулан ярихаас өмнө чамайг нэг ярьчих тийм үү? Энд ч нөгөө бүсгүйгээд клип хийхэд Чока маань ерөнхий зураачаар яваад тий. Би зургийг аваад найруулад ингээд энэ кинон дээр гараад байгаа энэ символичны бэлэгдэл тий. Энэ гэрэлт зох гэдгийг чи ер нь бол энэ манай Чока зураач маань санал болгож энэ хөгжүүлэлтэнд оролцсон хүн байгаа байхгүй. Тэгээд бүсгүй клип маань сайхан болсон. Тэгээд тэрнээс хойш хүмүүс ингээд ер нь бичээд ихсэн л тий. Кино хийгээч тий. Энэ хоёр яагаад уулзаагүй юм бэ? Уулзуулчихгүй яасан юм бэ ч гэдэг юм. Тэгэл тэрнцэн отгоо ах нөлөөсөн бидний ч цаг таарсан тэгээд. Тэгээ яг хөө зохиол хөгжүүлэлт маань 2 жил болсон шүү дээ. Тэг нэлээ удсан шүү бас тий. Тэгэхэд одоо манай студид дээр Субаа маань чирээд хилцтгэл байлаарэ доо. Сайн гэж бодоалсан. Сайн ч нэл болоо та тий. Шүнжэнгөө ингээд ингэн тэгнэ гээл тий. Тэг продюсерыг ч мэдэхгүй тий. Тэгэл хоорондоо ингээд мэтгэлцдэг байсан. Тэгээд яг тэр 2 жилийн өмнөөс л за бид нар ингээд кино болгож байна, зохиол дээр нь ажиллаж байна тий. Өөрөө ингээд тоглох уу гэд зөндөө санал тавьсан. Хамгийн гол нь хулан жүжигчин маань бас өөрөө гадаадад амьдраад тэнд ингээд карьер хийгээд тэнд ингээд нөхөр хүүхэдтэйгээ ингээд өөрөө бас ингээд амьдралынхаа ингээд 5-10 жилийг төлөвлөсөн ингээд явж байгаа хүн. Тэгээд тэр утгаар нь хүндлээд ингээд боломжгүй гэд хэлсэн болохоос ш одоо хулан одоо хин нэг нь мэдээд ч юм уу те эсвэл хулан энд өөрөө дургуудаач биш. Нөгөө нэг цаг хугацааныхан тэр юунд таарсангүй л те. Тэгээ тэнд ингээд те хүүхдүүдтэйгээ ингээд хүүхдүүдээ сургууль соёлд оруулсан ингээд тэнд ажиллаж байгаа хүүхдээ те ирж авах ажилдаа те бас нэлээ. За тэрний хувьд бол тийм. Тэгээд тэр бол нэлээ өмнө болсон процесс. Тэгээд тэрнээс хойш бол бид нар ингээд яг ийм тэр насны эмэгтэй жүжигчдийг бол ингээд хайгаал явчихсан. Тэгээ хулан дээр бол тийм. Тэгээд Ариаднантайгаа бол сүлдтэй гэж. Яг би тэр юун дээрээс харсан л да Аринаг. Хохирогч дээр. Хохирогч дээр бас чук ажиллав. Тэгсэн хохирогчийн ерөнхий зураач. Тийм шүү дээ. Тэгээд Аринаг харин орсон гэсэн чи бас их баярлж байлаа. Харин тийм. Тэгээ би хохирогчийг үзээд эн чин бас яг юм тий дэлгэцийн жүжигчин байна. Тэгээ яг энэ хавтгаадаа ингээд тоглож чадчихин. Тэгээд илүү хэтрүүлэхгүйгээр ингээд тэр нэг монгол жүжигчдээс ингээд ялгараадсан байхгүй. Одоо яг тэр Германд сурсан тэр одоо оролт нь ямар байсан мэдэхгүй. Ер нь бол манайхан нэг яг жүжиглээд хэтрүүлээд идэг л та тий. Тэгэнгүүт яг Германы кино урлаг ямар хөгжилтэйг хойлоо мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгээ бүр баг энэ документ шиг болцсон. Баг баримт кино шиг гэдэг шиг хүртэл энгийн хийдэг болцлоо шүү дээ одоо тий. Тэгээд яг хохирогчийг харж байхад нэг арай нэг эсрэг зөрж тоглоод тий нэг хэтрүүлчихгүй яг нэг юмны балансыг барина гэж байна шүү дээ. Тэрийг харчаал за окей гэл. Ерөнхийдөө ингээд дотроо хадгалцсан байсан юм уу. Хэдэн фолдер байгаа шүү дээ. Би ингээд харж байгаа. Хэдэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгж учирч байлаа. Ямар ч хэлсэн миний хувьд бол маш таалагдсан дөрвийн сонголтууд. Тийм тэгээ туслах дөрүүдий чинь бас одоо ингээд манай Монголын ер нь бол ингээд
боловсон үчин жоохон цөөхөн байхгүй юу. Тэгээд яагаад ингэ байнга л хүн давтагтаад идэв энэ төргээд үзэгчид жоохон уурлаад идэв. Яг үндэ байгаа хэд маань л энэ л байхгүй одоо. Юу гэдэг нь одоо 35 наснаас 40 насны нэг 2 гай хэрэгтэй гэхэд хуйлаа л байгаа байхгүй юу. Тэгээд өөр бас гарч ирээгүй ч гэдэг юм уу тэд нар мэрэгчлэр юм хийхэ болцсон. Тэгээд цөөхөн тэгвэл ингэ давтагтаад ангууд хүмүүс ингэ шүүмслээд ч юм уу ингэ нөгөө өмнөх дүртэй нь хольж утгаад ч гэдэг юм уу. Тэгэнгүүт нь ялангуяа ер нь л нэх юмд орж байгаагүй тэгсэн мөртлөө бас өөрөөгөө нэг үзүүлчи харуулчих гэсэн жүжигчид залуучууд байгаа байхгүй яг үнэ. Тэгээ тэр хүмүүсийг доолох хэрэгтэй гэсэн зорилго тавиал. Тэгэл хаавсан тэр хүүхэлдэйн театрыг дээр очиж хийж ахтаал тий. Нөхрийг хараад за энэ бол иймэрхүү чин бас нэг хэлбэр хийцэн бас болоод байгаа байхгүй тэр чинь. Манай хүн чинь яг нэг тухайн үеийн хүн гэдэг шиг тийм орчин үед байхааргүй ястай тий. Тэгээд тэр нэг яриа хөөрөөн тий. Хин заагаад өгцөн юм гэмээр дээрвийн стилтэй ярьдаг хүн ч гэнэ үү тий. Гэх мэтчлэн ийм ер нь юмд нэх тод гардггүй мөртлөө ийм авьяастай залуучууд байгаа. Ер нь цаашдаа ч гэсэн би ер нь тийм залуучуудтай уулзсан шүү дээ. Тэдрийг сорж, өөрийгөө сорж. Бас тийм кастинг дээр бол тийм бодол бол найзад нь байна. Ерөнхийдөө жаас ингээд ажил явуулсан байл та. Бид нэр жишээ нь Хүүхэлдэйн театр дээр очиод зөндөө контент бас хийжлсэн тий. Гэхдээ чи ингээл бас за энэ хүн гээл тий. Жишээ нь тэр нөгөө хэн байна? Одоо арай нэг найз тоглоод байгаа туслах дүрийн бүсгүүтэй хамт клипэн тоглоол тий. Хамт клип хийгээл явжлээсэн. Тэг ингээл хараалгаа гэсэн үг шүү дээ. Хараалсан байна л да. Тий. Тэр хоёр маань хамгийн байж болох хэмжээний хэл яриатай. Тий. Тэгээ ингээд царай төрхөндсөн яг юм монголчуу нэг эрэгтэй эмэгтэй хоёр уус тэр манай хоёр туслах дүр. Тий. Би бол тэгж боддیں۔ Найрлагч нь яг ийм нэг одоо жаргал зовлон бүхнийг ингээд мэдэрсэн амьдралаараа мэдэрсэн байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Сая жишээ нь ингээл тэргэлөө юу явуулаа штэ. Ирланд руу явуулаа. Тэр үед бол чамд нэлээ юм орсон гарсан ч ингээл нэг ютуб байгаадах шиг надад мэдрэгдсэн байхгүй. Чи яг хэлэхгүй л дээ надад ингээл би санаадаа ингээл тэгэхгүй ш. Тэгтээ ингээд энерги ч юм уу мэдрэгдээд байхгүй ингээл. Магадгүй тэр юу илүү бас мэдэрсэн учраас ингэж гоё бас гаргаж байгаа хэрэг тийм. Гэхдээ яг хөө тэгээд манай багш нар хэлдэг байсан шүү дээ анх. Бид нар чинь одоо 18 тэл оюутан болоод орж ирж байгаа нэг Монголын залуучууд байгаа шүү дээ. Ална хэдэн ч гэдэг юм. Тэгэхэд л угаасаа за найруулагч гэдэг мэргэжил чи уг нь нэг 25 наснаас тий хойших насны хүмүүсийг одоо нэгдүгээр курст уг нь авалт их зүгээр мэргэжил байгаа юм да. Тэгэл бид нар одоо яагаад тийм заавал хөвшин болчоо сурах хэрэгтэй юм гэдэг юм уу тиймэрхүү юм бодож исэн баг. Яг тэр нь ингээд ядаж нэг хүнд хаягдаад нэг хүнд мориулаад ч юм уу тий нэг хүний нэг сайн мууны юм байдیں۔ Тий нэг юм нэг хүнтэй ядаж нэг анх удаа унтаад ч юм уу тий. Тэгээд үдцсэн хүмүүс одоо жүжигчэндээ нэг юм задаач өгөхдөө чи нэг арай ингээд байна чи хүнд ингээд чи хулигтуулчаад чи ингэхгүй штэ гэдэг. Хүнд хэлэх хэмжээний жоохон амьдрал үдцсэн байх юм бол яг өдөрт арай хэрэгтэй мүү гэсэн үднээсээ л тийм юм хэлчихсэн. Ер нь бол одоо бодоход бол яг зөв. Тэгэхгүй болохоор одоо 18-аас нэг 22 наснда ингээд яг ийм нарийн мэргэжил сурах үедээ бид нар чинь яг тэрэнд акцент л чадж гин үү? Тэр яг ингэ фокслоод яг тэрийг сурахын төлөө сурж гин үү? Эсвэл найзуудтайгаа ингэж гоё дэрвэж тарваад ингэж яг нэг тийм годамжаар ингэж бүр яг ингэж бүр дальчхан ч явдаг насан дээр нь яг тэр 4 жил нь өнгөрчөөд байна уу те гэдэг ч юм уу. Тэгээд яг сүүлд бодоход бол би ийдсэн ер нь дараа нь дахиад сурах гэсэн бодол байсан. Одоо ч байгаа. Ер нь одоо ч яг нэг тийм сурсан шиг тийм бүр сурыг сургалтанд яваа л гэдэг те. Тэгэхээр тэр нас бол чухал. Тэгэхээр хүн нэг тэр юмнуудыг мэдрээд үздсэн байж ижил чи тэр жүжигчнээс хүснэ л дээ. Тэгвэл тэр хүн яг тэгээд байгаа мó гүү гэдгийг юм төсөөллийн хэмжээнд чи киноны зураг авалт эхлэн гэж байхгүй шүү дээ. Чи мэддэг, чи хүсэж байгаа юм а өөрөө мэддэг. Тэгээд чадахгүй бол хэд дублтэй ч хамаагүй хүсэж ийж тэр юуг авах хэрэгтэй байхгүй тэр зураг авалтыг те. Тэгэхээр яг одоо ингээд нэг иймэрхүү хэмжээний юм үдцсэн байна л гэсэн үг байхгүй. Манийхаа хувьд бол одоо энэ киног үзээд хүний нэг зовлон жаргал өөрийнхөө сэтгэлийг татах тэгээ нэг хүндлэлийн зон гэж байна те. Тэгэнгүүт нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа, ах дүү нарын хоорондын харилцаа
Тэгээ ер нь ярих юм бол уг нь олон юм байгаа л да. Бид нар ч одоо яг нэг тэр нэг гайхамшигтай бидний нэг бага нас байсан шүү дээ. Яг нэг гэр бүл, хүндлэл, нийгэм, ахмад хүнтэй годомжин таарахад ингэдэг байсан. Тэгээ ингээ инээж хөөрсөн ч гэдэг юм. Одоо ингээд гадныхан Монголд ирээд контент нэхэр годомжин ингээ ерөөсө танах яагаад ингээ уурлаад идэм бэ те. Ингээд бүгд ингээд хүмсэг зангидаад хаалга ингээд онгоолгоод өгөхөд баярлаа гэж хэлэх хүн ихч байхгүй юм ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нийгэм маань хитрхи одоо нэг юм шинэ үеийн залуучууд маань нэг юм айгүй юм тухтай юм хүсдэг болсон мөртлөө өөрсдөө яг нэг тийм хариуцлага хүлээх чадахгүй нэг тийм үе гарч ирээд тэрийг ингээд өөгшүүлээд байгаа нь надад бол жоохон таалагддаггүй. Ер нь бол ингээд юм эрэмттэй байх хэрэгтэй, хүн нас явах хэрэгтэй, тэгээд бүх ялгааг ойлгож салгадаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд намайг одоо энэ зоонд нь үлдээ те би ийм үсч ингээд орчин үеийн хүүхдүүд одоо нэг тийм аав ээж ах дүүгийн хүндлэлийн юм руу одоо энэ явсараад нөлөөлнө миний бодлоор бол. Тэгээд намайг зүгээр энэ өрөөнд минь тайван орхих гэдэг чинь ингээд ер нь явсаар хагаад мэдгүй 30 жилийн дараа бол бүр өөр төвшөнд очиж байгаа. Тэгэхээр нөгөө нэг манай кинонд гараад байгаа нэг юм тосгоны амьдрал тэр хүн хоорондын нэг харилцаач нэг юм үнэхээр нэг аз жаргалтай байгаа юм шиг байгаад байгаа шүү дээ. Гар утсгүй байх үе те. Тэгээд тэрийг бас цаагаараа ингээд нийгэмд хэлэх гээд байгаа л гэсэн үг. Одоо нэг юм хүүхдүүд ч гэдэг юм уу те. Ингээд тоглож моголж байгаа юм заяа. Нэг дуудаж байгаа юм арай л дэндүү хараал өгөр. Бүр ингээд чихнээс бүр цос гойчих ахмад хүн хажууд нь бүр цосоод байгаа заяа. Хүүхд дараа цосч явахт нь тийм болчих ерөөс. Тэгээд өчтөрхөн гэхэд би нэг автобус нь ингээд наашаа урал руугаа ирж исэн чинь хоёр залуу ингээл хоёр банд амар чангаал тэр уцаа ингээл амар чанга сонсоол заяа. Тэгснэ хоорондоо ингээл хэлэхгүйгээр ингээд хажууд нь ингээд ахмад тастай хүмүүс сууж штэ бас. Тэгэл яриа л. Тэгээ би дискгүй нөгөө нэг хэлтэ та гэсэн шиг би л яачих واخхой. Өөр хүн хэлчихгүй гай. Тэгэл за залуучуудаа та нар олон нийтийн газар явхад соёлтой очих төхөө ингээд амар чанга дуу чимээ гараад би бүр хуулийн гаргаж үзүүллээ. Олон нийтийн унаанд чанга дуу чимээ гарах бусдад саадуулах хориглоно гэдэг юм заалт ч юм байна. Гэсэн чүү за гэснээр дахиад ингээд авахгүй ингээд жинзээ үе ингээ өөр болж байна те стайл лаг болж байна ингээл мотоциклтай ингээл тавьж байгаа ингээл залуучууд ингээд бөөнөрөө ингээл цорилгоол тавьж байгаа. Өөрөөсөө тэднийг өөгшүүлээд байгаа юм санагдах. Ямар гой гүйл залж үгүй шүү дээ. Энд чинь өөрөөсөө ямар их осолдож хүн дайрч хүнийг бэртээж те тэр цаашлаад амь насаа алдах хэмжээнд хүртэл хүрч байгаа байхгүй. Яг чиний хэлдгээ бид нөгөө нэг дууга намайг 50 өрөх гэдэг үе дараа нь хизээ нэгэн цагт ингээд одоо жишээ нь хүүхдийн ирэх те зуршлийн тухай хуульч гэдэг юм уу. Энэ бүхэн ингээд эргээд нэг том нэг алдаатай үе дахиад бий болохгүй. Яг одоо бол мэдрэхдэггүй гэж магадгүй. Магадгүй 5-10 жилийн дараа мэдрэгдээд эхлэх байхгүй. Нөгөө нэг англи хэл сураач гэж хүүхдүүдэд загнаадсан чи одоо монгол хэлээр сураач, монгол хэлээр монголоор яриач гэж гуйдаг болцсон юм амар хурдан байгаад байхгүй юу? Юм амар хурдан өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгмүү тэрийг яг анзаарж гин үү, тэ? Тэр өөрчлөлтүүдийг мэдэрж гин үү гэдэг л бас байна л да. Асуудалтай юм ерөн зөндөөч байна. Гэхдээ бас сайхан ч юм бас байна. Тэ мэдээж байлгүй яах вэ? Яг бүгдээрээ муу болчиход байгаа, бүгдээрээ болчиход байгаа бас шүү дээ. Маш соёлтой хүүхдүүд байдаг. Бас бидний нөгөө ахмад насны хүн хүртэл ингээд ой самарч хүмүүснөө шууд хайчиж байгаа. Тэгсэн чинь бас нөгөө жинзээ үеийнхэн аха та үнэхээр мухаа харж байгаа шүү. Тийм. Ста мухаа гэхэд шаардлага тавьдаг ч хүмүүс байна. Ер нь бол яг хуу бид нэг нэгэндээ ингээд шаардлага тавих хэрэгтэй юм шиг. Энэ мөлхөө юм нэг ухуулга гэх юм уу? Энэ айгүй хүн түүгэн. Тийм. Шууд хараал хэлдэг байх хэрэгтэй. Одоо нөгөө ста нэг социализм үеийн нөгөөрэ дутагдлын хажуугаар дуугаа өнгөрч болохгүй гэсэн тийм. Сүүлийн үед ихтэй айгүй хилээд идэг болцсон шүү дээ. Зөв шүү. Тийм ер нь төвшин залуугүй. Тийм. Бас нэг асуудалтай ч хөгшин хүмүүс байдаг шүү бас. Тийм байдаг. За кино руугаа эргээд орноо хоёлаа. Бас амар орно штэ тий. Орд гарнаа. За цаашаа одоо кино их төлөлгөө. Ямар кинон дээр ажиллая гэж бодож байна. За жишээ шүү зүгээр. Харан хамтлагч юм уу бас ингээд Никтон ч юм уу санал өгвөл хийх байна. Яг манай энэ дэр ингээд тий хамтлагийн төвийг харуулсан кино гэдэг өчгөл яах вэ? Хүлээж авах уу? Яг гоо үнэхээр тийм санал тэгвэл гоё байна. Гоё хүндэлж аавна, хүлээж аавна тэгэл. Яг гоо ер нь бол би тэр нэг тайзан дээр хэлээд байгаа шүү дээ найз нь.
Ер нь нэг классик драма гэж нэг юм гоё жанр би одоо зургаар өсөөр хөрн зураг. Энийгээ сайн хийдэг болёо хэдүүлээ. Маш олон тоогоор, маш олноор бүр ингээд 40-оос хэдв байна. Зүгээр л хүн хоорондын харилцаа зүгээр ингээд хөдөө байж байгаа тэ малаа алдчихад хотод ирсэн чинь нэг залуу яадаг чинь тэ. Зүгээр юм яг юм драма гэдэг жанраар нэг жоохон хийх сонирхол бол байна. Гэхдээ одоо дараагийн прожект маань яаж манай продюсерууд гарч ирэх юм. Ер нь бол за манай студ продакшн биш юм ахэд энэ манай бусад бүтээгч залуучууд маань энэ жанраар жоохон хийдэг байгаасаа эхлээд энээс эхэлдэг байгаасаа тийм. Тэгвэл одоо мань хамгийн ойрхоноор одоо дүрслэхээр ярих юм бол шууд ингээл сургуулаа төгссөнөө ч юм уу нэгдүгээр курстэй шууд ингээл изм рүү ороод тийм. Шууд кубизм хийгээл экспериментал хийгээл тийм. Тэгэл ингэхээр яг хүн өөрийнхөө гол ямиг олох ёстой насан дээрээ тэгээд хийдийн цаг алдчихаар ингээд чанаргүй л уран бүтээлч болох тал руу явчихж байгаа гэсэн. Тэрнтэй яг адилхан манай кино урлагчсан ер нь суур юм аа. Одоо ер нь бол энэ кино зохиолыгдсан. Яг онлайн төвшөнд ингээд ойлгочих хэрэгтэй. Тэ тэггүй ингээд одоо юу гэдэг нэг кино үзээд ч юм уу эсвэл нэг хоорондоо болсон паянгаасаа ч юм уу ингээд яг уу амьдралаас юм аваад шигтгэх бол окей угаасаа байх хэрэгтэй. Тэгтээ одоо яг юм системийг яг ингээд онлоор нь хийчих юм бол энэ алдааг болно л гэсэн үг. Тэгэхээр яг энэ хоёрыг жоохон анхаарал хийхгүй бол одоо манай бүтээгч нар маань өөрсдөө үзэгчдийнхаа юу үзэж чинь тэр нь лөө шуурж юм хийнэ гэдэг бол бас жоохон байж болохгүй надад санагдаад байгаа. Тийм. Гэтэ яг би бол тэр жанраарч хийхгүй гэсэн юм биш. Би ч гэсэн хийж болно. Би ч хийх бах. Гэхдээ хамгийн гол нь бид нар ингээд солонгос ч юм уу одоо барууны кинонуудыг ингээд үзээд нэг драмын орчин үеийн ч үе дээр үеийн классик хар цагааны ч үзээд ямар гоё кино бай тээ гэл ингэдэг шүү дээ. Тэгээ одоо алт үеийн Монгол киноны систем яг л тэгж явж ирсэн шүү дээ. Яг онлайн дагуул хийдэг байсан. Тэ яг одоо тэрийг үзээд хүн тэрийг санаад байна гэдэг чинь юм хэрэгцээ байгаад байна гэсэн үг шүү дээ. Хөгшин залууг. Тэгэхээр яг тэрэн шиг кинонууд хийхийн төлөө зорж хийж чаднаач гэж амар томрох яах вэ? Төлөө зорж явах юм бол дараа тэр нэг жанр руу орох гайгүй шүү дээ. Байх боломжтой. Сайн маань нэг юуны тухай ярьслах гэсэн. Нэг сайтд тэгсэн чи одоо 200 мянган үзэлт авсан шүү дээ. Өө сайхан яваадсан шүү дээ. Тэгээд тэр нэг хүүхнүүд мис заслил гэдэг бодлоо. Тий. Тэр ч бас арай л хэтэрхийл болоод байгаа л та. Ер нь ийм натурал хүүхэн ер нь ховор үлдлээ шүү. Арай л бизнес байж болно те. Гэхдээ хүнд ингээд үнэн худлын шулуухан хэлчихгүй. Нөгөө нэг юм мөнгөний машин болгож золиослогдоод байна л та хүүхнүүд бүр юмд те. Яг гоо сайхан гэдэг зүйл нь юу вэ гэдгийг бүр ингээд тархийг угаагаад тэгээ өөр зураг үзүүлээд ийм энэ бол гоё. Тийм гоо зүй ойлголтын бүр ингээд. Бүр тэгээ нөгөө хэд чинь бүр тэгэл нөгөө тэр хэдийн имлэг чинь мөнгөний машин болж өөрж ич чаавс. Тэгэл тэр тийм юм руу орсон хүн чинь тэр нь ингээд нэмэгддэг л юм байна. Уг нь бол яг хуу миний бодлоор бол яг гоо сайхны имлэг бол мэдээж байх хэвээр. Агт нөгөө нэг зүгээр юм зүгээр нормал хүн очиод хийлгээд байгаа амар аимшигтай байхгүй. А мэдээж шүдэн унцсан бол шүдээ хэлэх хэвээр. Тийм үстэй. Тэгээд ямар нэгэн асуудалтай бүр улаан цанд орсгоо бол яслуулсан л дээ шүү дээ. Тэгэхгүй тэгээд зүгээр юм гой цэцэг шиг охтууд очисноо ингээд өөрийгөө сийчээд байгаа нь хамгийн амар байгаа байхгүй. Бурхан яг л буруу юм хийж гэж байхгүй шүү дээ яаж утсан. Зөвхөн ийм хүүхнийг л залуучууд сонирхно гэд тийм тавьчааг үзтээ. Эсвэл зөвхөн фитнес биттэл бол залуучууд ерөөсөө ийшээ шуурна гээг байхгүй. Тийм учраас тарган дургаа бүх хүмүүсийг ингээд те зузаан оруулалтаа, нэмгэн оруулалтаа, давхраагүй нүдтэй, давхраатай нүдтэй бүтээж өгч байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр чинь бүсгүй гэдэг юмтай чинь бас гоё уйлдаж байгаа ч тийм. Тийм. Чиний хийгээд байгаа зургаас нэг ялгаа байхгүй байгаа шүү дээ. За энэ бол ингээд бүтээгч хүн төрлөختн руугаа ингэж байгаа бол одоо наад хүүхнүүд чинь бүтээгч бурхан руугаа бараг тийм. Ингээд байгаа юм шүү. Ингмээргүй байна гэдэг тийм. Ер нь бол кино нэг цаг 30-аас 2 цагийн хооронд хүн нэг яг өөдөөхгүй зоригтой ажилтдаг бүтээл бол бас биш байхгүй. Тэгээ зөвхөн өөдөөхгүй төлөө ямар утгартай кино энэ гэж яриад байдаг.
Гэхдээ тэр өөдрөгтэй байхын төлөө хийсэн найруулагч зөндөө байна шүү дээ. Зөвхөн хүнийг хоосруулах гад, дэмжиглүүлэх гээд маш олон өнцгөөс нь харах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нэг одоо ингээд ийм нэг богино хугацаанд хүнийг өөдөөхгүй ингээд энэ нэг платформуд ажилласаар хагаад хүн ер нь нэг тийм тайван ийм энгийн юм үзэнгүүт жоохон өөдрөгтэй. Эсвэл нэг хоёр нүүр юм биччихэнгүүт уншиж чадгаа болчиход байна шүү дээ. Ерөөс нэг хоёр өгүүлбэр уншдаг болсон. Тэгээд нэг одоо яа 20 секунд нэг анхааралтай юм үздэг болсон ч гэдэг юм уу. Тэгэхээр ялангуяа энэ жанрыг тэр яг л дээр үеийн кинонууд, алт үеийн кинонуудаа хайртай үздэг байсан шиг энэ жанрыг үздэг байгаас яг манай үзэгчд бол үзэх байх. Уран бүтээлч нар маань үзэгчдийн одоо сэтгэлийг хуурахгүйгээр чанартай бүтээл хийхин төлөө яарахгүйгээр яарж гоё бүтээлээ чанартай болгохын төлөө ингээд чармаагаад явах юм бол манай үзэгчд бол үзэхгүй ингээд бид нар л бол Монгол киногоо үзэхгүй гэсэн хүн бол надад байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ бас бүтээгч нарт маань бас жоохон холбоотой. Бүтээгч нар маань бас жоохон анхаарах юмнууд байна. Тэгээ яг үндэ бас яг манай салбар руу манай салбарын бос хүмүүс хүртэл ороод одоо ерөнхийдөө нэг юм бизнесийн нүдээр харж гэдэг юм уу те. Тэгэнгүүт ийм олон юм үйлдвэрлэлийн системтэй одоо нэг 10-20 хоногийн дотор хийцдэг юмнуудаа Монголын уран сайхны кино гэдэг ингээд хүмүүсийг ингээд хахаар хинч тэгэл яана л да үзэгчд уурлана л да. Тэгээд манай кино урлагийн салбар гэж үнэхээр байхгүй болцсон юм байна тий. Ийм арга цаадаг болцсон юм байна гэдэг. Тэгэхээр бас яг хатуухан хэлэхэд бол яг манай салбарт бас нэг юм жоох юм шинжилэл хийгдээд яг л одоо бусад салбар шиг одоо манай дүрслэх бол аюу гоё ингээд нэгдсэн гişүүдтэй тий. Тэр гişүүд нь ингээд гоё хурлаа хийгээд бид нар энэ хүнээр өдөртүүлмээр байна бид нар ингэмээр байна гэдгээ ингээд ярьдаг шүү дээ тий. Ерөнхийлөгчөө сонгоно гэдэг шиг сонгуул явдаг. Одоо манай кино урлагийн салбар бол яг тийм нэгдсэн бүгд ийм гişүүн биш байгаа даахгүй одоо Монголын зохиолчдын хэвэл бол тийм. Зураач бол тийм яагаад гэдэг. Тэнгүүд ингээд дэлгэцийн тэр кино үйлдвэр ингэж алдагдсанаас болоод одоо ингээд хөгсөн залууг бүгд яг нэг газрын гишүүнтэй. Тэгээд өөрсдийнх нь яг бид нар бол бидний Монголын кино урлагийг энэ хүн дотооддоо болон гадааддаа ингээд авч явхад энэ хүн одоо бидний өмнөөс ингэж төлөөлж чадна гэсэн сонгуул яваад тэгээ сонгогддог байхгүй бол одоо зүгээр ингээд нэг хүн дээрээс нь тавигдаад тэр хүн ингээд одоо тэр сангийнхан тэр хүн байна ч гэнэ үү тий. Одоо тэр кино урлагийн зөвлөгээд байгаа лөө. Зөвлөлч гэдэг юм уу тий тэрийг ингээд нэг ийм талд нь гаргахгүй бол одоо ингээд аюу ингээд дотроо ингээд олон өөр юм бодсон ингээд яг нэгдсэн юм байхгүй. Одоогоор л тэр сүулт гарснаар кино урлагийн сан байгаа чиг бас яг нэг тийм би бол ингээд гişүнслэл хийгээд тэр нэг сонгуул нь яваад тэгээ болохгүй байгаа юмнуудыг ингээд нэг юм цэгцлэх хэвээр юм шиг санагдаад байгаа байхгүй. Бүсгүй гэд клипэн дээр шүү дээ тий. Жишээ нь тэр хоёр нэг ингээд яг нэг хараад тулаад үлддэж шүү дээ. Гэхдээ тэр ингээд магадгүй сексцэн ч гэж магадгүй юм шиг ингээд нэг юм хоосоо орон зай үлдчихсэн шүү дээ. Тэгээ бүсгүй яг усанд орцсон байж байгаа. За энэ бүсгүй гэдэг кинон дээр бас тийм байх магадaltaй юу? Ер нь сексцэн байх байж болох уу ер нь? Сексцэн үү? Ер нь чи ер нь юу гэж? Чи юу гэж ойлгосон? Би бол яг хөө мэдээж кинон дээр бол сексдэг үл гараад байгаа л та. Гэтэ миний бодлоор сексцэн ч гэж магадгүй ч бодоод байгаа байхгүй. Сексжиж илүү бүр гүн гүнзгий биендээ дурлаа шүү дээ тий. Магадгүй зүгээр гараагүй л болохоос сексцэн болов уу гэж би бодоод байгаа. Тэгжил тэр биеийн руугаа тэгж их татагдана. А дурлал бол яг хөө ингээд яг хөө байж лээд нь шүү дээ. Өдөр болгол баг дурлаж байгаа шүү дээ. Ингээл нэг хүн зөрсөн чи ямар гоё нүдтэй охин ба ямар гоё биетэй охин байж гэдэг юм уу тий. А миний бодлоор л сексцэн болов гэж би зүгээр бодоод байгаа. За тэрийг заавал гарах халамгүй. Тэр чинь бүр ингээд тарчлаад буцаж очиод гүүжж байгаа шүү дээ. Тий. Магадгүй тэр сүүлд нэг орон дээр хоёлаа суугаад нэг ярилцаа сууж идэг. Тэр магадгүй тэрний өмнө жоох юм болсон юм биш байгаа даа гэж бодоод байгаа. Таны л бодолж чухал шүү дээ. Би бол ийм үзэгчдэд орон зайг нь үлдээгээд орхицсан гэсэн үг юм гэх юм уу? Яг өөрөө бол нэг юм бодоод хийцэн байгаа. Тэгээд тэрийг чи бол ингээд өөр өнцгөөс харж ийн гэдэг чинь л тэгээд үзэгчдэд байгаа орон зай гоё юм аа. Одоо ном уншихаар
би нэг өөрөөр төсөөлөн чи нэг өөрөөр төсөөлнө гэдэгтэй адилхан. Яг миний хувьд бол нэг бодож хийсэн юм бол байгаа. Тэ. Тэнгүүд тэргээ хэлэхгүй юм уу? Тэ тэрийг бол хэлэхгүй. Тэ чамд бол гоё ажиллаж гин бас. Тэгэж бодогдохуйц харагдаж байгаа юмнууд бол байгаа. Одоо зохиомжийн хувьд ч гэсэн ингээд тавьсан. Тэгээд нүгээр ингээд алчуур нөмөрцөн ч гэдэг юм уу мэдэхгүй те. Тэгэнгүүт зүгээр ингээд хэсэг хугацаанд ярилцсан гэд бодсон ч юм байгаа шүү дээ. Тэгэл тэр нь л гоё болохоор би тэгээд тодорхой бус хийж байгаа гэдэг нэг тэр ажиллах гэдэг байхгүй юу? Энэ яас юм бол юм бол гэдэг. Яг тодорхой ингээд гаргачихвал ер нь жоохон жишээ нараа медицин гэдэг гүүр гэдэг кино байгаа шүү дээ те. Яг л ерөнхийдөө бол яг адилхан ерөнхий агуулга бол адилхан шүү дээ. Бүсгүй кино болоод тэр медицин гүүр хоёрын зохиол бол агуулга нь адилхан. Тэрэн дээр бол ингээд секстүүлж байгаа шүү дээ тий. Секстэд хоёр хүүхэд нь ингээд бас уучлаад байгаа шүү дээ ээжигээ зохиол дээр. Тий. Ээж өстэй зөв юм хийжээ гэдэг баг хундаг дуулгаад сууд шүү дээ. Тэгсэн чинь яг хүүхдүүдтэй адилхан үзэгчд хүртэл бүгд уучлаад яг хийх юм яг болжээ гэдэг байгаа шүү дээ тий. Агтай нөгөө нэг Америкийн үзэгчд өөр Монголын үзэгчд өөр гэдэг утгаар яг галт хэлбэрл хийцэн болоо гэж би зүгээр тэгж дотроо бодсон. Зөв. Яг тэр чинь хүний амьдралыг буснуулна гэдэг чинь нэг өөр ойлголт тийм. Тэгмээ зүгээр хүнийг тухайн үед хайрлаад хайраа илэрхийлээд тэгээ сална гэдэг бас өөр ойлголт шүү дээ тийм. Тэгэхээр хүн болгон л өөрөөр ойлгож болно. Тийм. Гэхдээ нөгөө нэг яг зүгээр ингээд юу ер нь бол ингээд нөгөө нэг тодорхой хийчих бол гайгүй санагдаад байхгүй надаа. За энэ ингээд өмсөлдсөн юм байна ч гэдэг юм уу тий. Татагдаад унтсан юм байна ч гэдэг юм уу тий. Тэгээ зарим юмыг тодорхой бус орхичих нь бас самаа ингээ ярих хэмжээнд хүрэх. Тийм сайн ажилдаг гэх юм уу тий. Бусдаар бол яг зүгээр тэрийг ингээд гоё эмэгтэй гоё эрэхтэй гаргах боломж бол бид нар зөндөө шүү дээ. Тэгээд ялангуяа тэр нэг секс сценарыг хүнийг татах ч гэдэг юм уу тий. Тийм боломж бол нээлттэй. Зүгээр бидний сонгосон сонгот болохоор арай өөр л. Тэгээ нандин байх хэвээр нандин юм байдаг гэдгийг үзүүлэх хэрэгтэй. Тэгээ бид нар нэг жоохон мартцсан. Энэ утаан донд ерөөсөө ингэж урд 2 м харж чадахгүй ингээд бүдэрч унжих гад явж байгаа нөхцөлд бас нэг тийм нандин юм ингээд хийхгүй бол зүгээр шууд ингээд үйлдэлээр тулгах биш зүгээр ингээд сул орхичул бас гоё юм бол гэж бодож байлаа. Одоо найрлагчнаас энэ асуултыг асуухгүй ч хэвээр болохгүй байна. Угаасаа уламжлах асуулт. Би бол хариулахгүй надад асуулт гэж. Би бол мэдж ийн юу асуух гэж. За чиний ингээд амьдралд амар мотивац өгдөг ч юм уу те скол байнга үзээддэг нэг кино хүнд вэд штэ. Нэг мэдгэд л ихлүүлээд тавьж үзээд дууссан байдаг. Тийм кино юу вэ? За би бол яг тэр ир гэж хэлэхгүй. Яг ерөнхийд найруулагч нарын ярьч тийм үү гэж бодоод байна. За амар сони хийдэг найруулагч нар байна штэ те. Одоо Дэвид Финчер ч байт юм уу те. Финчер одоо ингээд амар гоё нарашнтай одоо ингээд Бенжамин Баттныг хийж ин тэгснэ тэр амар гоё зөгнөл зураглуудтай тий. Тэгснэ амар сони Fight Club гэснэ ингээд хүний татвар хүнтэй тэгсэн мөртлөө юм амар сони кино хийж ин тэгснэ аллагтай ингээд үли үрийн тухай 7 хийж ин ч гэдэг юм тий. Тэгээ тэр хүн чинь ингээд жанр байгаа мөртлөө ингээд юм холимог байгаад байгаа байхгүй тий. Гэдэг шиг ч юм уу эсвэл Эдвард Цвик ч гэдэг юм уу одоо ингээд намрын дуйл байдаг ч ах トゥ гурвны хүүхэн дууралцдаг. Тэ. Тэгээд аав нэг юм эдлэнтэй. Legend of the Fall гэдэг шүү дээ. Гэдэг шиг ч юм уу яг юм классик драма үзэх айгуу тийм гоё яваад байдаг байхгүй. Тэгээд тэндээс сурах юм ч их би зүгээр ингээд миний амьдралд ч гэсэн нэг тийм нөлөөлөх юмнууд байгаад байдаг. Тэгээд гүйцэтгэл сайтай илүү дутуу текст байхгүй, сул юм байхгүй гэж шүүсийн шахацсан байж тэр найруулагч нар тийм. Бусдаар бол одоо ингээл хит эм оруулдаг ч юм уу, эсвэл хит сонирхолтой ч гэдэг юм уу тийм. Эсвэл хит философи дагнасан ч гэдэг юм уу тийм. Яг тиймэрхүүнүүд үздэг л дээ. Гэтэ зүгээр яг юм үндсэн классик юмыг л үзэх жоохон дуртай байдаг. Тэгээ Монгол яг алтан үеийн кинод бол яг л тийм шүү дээ. Тэгээд ингээд аав ээж нар яриад байгаа шүү дээ. Хийдч үтсээ хөөддгүү гэдэг. Тийм. Тэгэхээр тэр кинодос бол зөндөөл кино шүү дээ. Одоо тэгэнгүүт Монголд бас юм Франц кино шиг юм дагнж магнж хийдэггүй найруулагч нар байсан байгаа байхгүй. Одоо энэ Амели интриг хийгээд байгаа Жан-Пол Жон биш үү тийм. Ингээд яг тэр жанраа ингээд
дагнж явдсан шүү дээ. Хөнгөн хэмнэлтэй. Тий. Тэгсэн чинь манай тэр Жамсран гээд найруулагч байгаа байхгүй юу. Тэгмүүд амуу уур, хөхөө гэрлэгт өглөө. Яг ийм жанрны яг тийм хөнгөн хэмнэлтэй тэгээд ийм инээдмийн тийм гоё адал явдал кинонуудыг дагнж хийдэг найруулагч энэ төр байсан байгаа байхгүй тий. Тэгэл яг ийм хүний амьдралын хайр, майрын талаар хийдэг олон найруулагч нар байлаа шүү дээ. Тэр Сэлэнг сүрэн энэ төргийн найруулагч нарыг бас ярих хэрэгтэй гэдэг л зөндөл найруулагч нар байна одоо. Бэлчний могон гой кинонууд байна. Хань гээл гой кино байна. Гэтэ нөгөө бас залуучууд нөх үздэггүй. Тэг яг тэр дүрслийн хувьд ч гэсэн тэр хань гээд кино. Бэлчний могоч өөр нөө зураглаач байжгаад найруулагч болсон шүү дээ тий. Тэгмээ тэн дээр бас тэр зураглал, мораглал тэр одооныхоор бол энэ зургийн найруулгад нэг оролцдог байсан байгаа байхгүй. Ингээд айгүй гой шийдлүүдтэй. Яг тухайн үед хийжсэн гэхэд баг өнөөдөр хийж гинүү гэмээр. Тэр план тавилт тэр хөдөлгөөн ч гэдэг юм уу те. Яг их мэд чи Монгол гадныг бол ерөнхийдөө энэ классикуудыг бол одоо биширч хөндлөж явж яах юм уу. Ээж одоо хоёр дахь үзэсгэлэндээ бэлдээд байгаа байхгүй. Оо за. Тэгээд хоёр дахь үзэсгэлэн дандаа киноны дөрүүд. Оо за. Алтартаа дэлхийн болоод Монголын шилдэг кинонуудыг За. хийж байгаа байхгүй. Дөрүүдийн Амар гой сонирхолтой хийж байгаа. Хурд хамтлагийн тэр одоо хамгийн том ах гэдэг байгаа киноны дүр Чимба гэдэг юм ба шүү дээ. Тэр яг одоо хинний. Яг Чимба гэж ах бол байхгүй шүү дээ. Зөвхөн зохиомл дүр юм уу? Тийм. Яг одоо дээр нь 2 3 ах байгаа байхгүй юу? Хамгийн том тэр ган болд ах гэж цэргийн бодол зохиосон ах. Гэт олон ах нар байгаа. Тэр ах нарын төлөөлөл байхгүй юу? Одоо тэр ах нартаа хүндэтгэж хийж байгаа кино гэх юм уу? Тийм тэгэнгүүт тэр ах нар нь яг нэг нь бол биш. Одоо энэ киноны Чимбатын дүрээр Гамбаяр ахын юмнууд ихэнх нь гарч байгаа. Тэгэл Отгоо ахын нэг Ариншин илрэн тэгэл тэр том Гамболд ахын гэсэн ингээд юм олон ах нарын одоо юм шигтгсэн төлөөлсөн дүр. Тэгээд ер нь бол хурдын ах нар маань гэсэн ер нь тэр бурхан болсон ах нартаа зориулж ер нь энэ кинога дотроо бол тэгж бэлэг барьж хийж байгаа гэх юм уу? Тэгвэл тэр Цэндэ аюуш жүжигчний хэлсэн үнэл юм л да. Би асуусан чинь наача өнгөрсөн ах нь байд юм аа гэдэг. Тийм. Тийм учиртай. За тэгээд ямар ч лсэн тэгээд мянга сонсохоор нэг үзчихээрээ хүмүүс нэг айгүйх нэг бусдаар их дүгнэлт хийлэгдэв юм шиг санагдсан. Өөрөө үзээгүй ажилтэй магадгүй нэг хальт шүүмжилсэн байх юм бол өөдгөл би үзэхөө байлаа ч гэдэг юм уу тий. Зүгээр хүний нүдээр харж хүний чихээр сонсно гэж байхгүй шүү дээ. Чи өөрөө л чи юу хүсэж чинь үзмээр байвал үз тий. Үзэл чиний дүгнэлтээр л болохоос биш. Бусдын дүгнэлтээр чи үзэхгүй гэдэг бол амар утгагүй асуудал байхгүй. Тэгэл чам харин эцсийн дүгнэлтэнд таалагдахгүй чамд өөрт нь л үлднөхөөс бусдын одоо гэтээ яг мэдээж 90 хэдэн дандаа эрг комменттэй байсан. Манайхан ч нэг сөрөг өмөг илүү их нөө хүлээж аваад байдсан шүү дээ. Яг сөрөг гэхээс илүү тэр хүмүүсийн одоо үдсэн хүмүүс нь сэтгэлээ бичиж байгаа шүү дээ тий. Тэр үл одоо жишээ нь бүтээгч хүмүүсийн нэг юм харах өнцгт нь байх хэрэгтэй орон зай байхгүй юу? Одоо чи дараагийн кинон дээр чамаг ийм үзэгчд хүлээж байгаа шүү тий. Чи тэрний одоо хүлээлтэнд нь хүрч чадахгүй бол тий. Наа төслөө зогсоож байгаа дахиад зохиолоо хөгжүүлж гэдэг юм уу тий. Гэдэг шиг одоо би бол одоо энэ шүүмж бичиж байгаа сайн муугаар хэлж байгаа хүмүүст бол бүгдэнд нь таалархаж байгаа. Мэдээж мэрэгжлийн шүүмж бол байлгүй байх. Байлгүй байхгүй. Мэрэгжлийн бус шүүмж байсан ч надад бол би бол талархалтайгаар хүлээж авна. Яагаад гэвэл ийм том өнцөг байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи энэ хүмүүс бүгд үзэж байгаа тий. Тэгэнгүүт чи ер нь бол юм туршлага чи дараагийнхаа прожект дээр ингэх стайл гэсэн зөвлөгч гэсэн үг шүү дээ ер нь бол. Тийм ээ. Гэхдээ би бол яаж исэн шүүмжлэхгүй. Яагаад бол би мэднэ. Маш их хүнд, маш их юугаар зардал мөнгө, маш их асуудлын цаана гэж босч ирдэг учраас. Би болохоор ерөөсөө шүүмжлэлийг нэгт ерөөсөө тавихгүй. Одоо нэр хурд хамтлаг гэснээс бас ингэсэн. За. Чамд хэлж илүү. Нэг зүг хараад нэг ой болоод. За. Манай зүг харгийн сургуулийн ой болоод. За. Тэгээ би очихгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө нэг өрөөрөө орохгүй. Тэгээ ороод нэг багш. За нэрийг нуцалж. За. Тэр багш. Игшлэнэ. Энд чи чухал хүмүүсийн гар гэдэг.
өгөхгүй. За. Тэгэхээр за ойлголт гарах гэсэн чинь утган баярах. За. Сууж үдээ. Аа. Өө сайн минь утгаах мах гэдэг бид ярьж Аха. байгаа. Сүйд боллоо. За. Ямар би энэ сургуулийн төгсөгчтэй гэл. Аа. Манай хэрвээ тэр багш зүгээр яг энэ манай ингээд төгсөгчөө гэсэн бол бид хоёр бүр кул бүгдээрээ айгуу гой кул харагдах гэдэг. За. Тэгээд өмнө бид хоёр чинь Японд таарчихгүй утган баярахтаа. Аа. Японд таарсан. Тэгээд сая зүг хараад таарчих. Тэгээд хоёлаа ямар сонин газар таарч байна маарч байна гэл тэгж яриад өнгөрсөн. Яг хурд дамтлагч яг нэг тоглолтоо хийж байгаа нэг юуны. Нөгөө төгсөгчдөд. Аа. Тэгсэн чинь намайг хурд дамтлагын бүсгүй гэлээ би ерөнхий зураачаар ажилласан зураач бол танаа энэ сургуулиуд төгсөгч юм аа. Гаргаад ирчих юм шиг. Багш жоохон түрэгдчихэж штэ танаа багш. Аа тэр багш жоохон түрэгдсэн. Хаа төгслөө өөрөө. Сэлэн аймгийн Мандал сумын 3 дугаар 10 жилийн төгсөгч байна. Гэхдээ 2 3 жилийн процесс болоод ард нь гарлаа. Тэгээд ах нартай бол баярлж гин. Тэгээд галаахтайгаа нийлж найрууллаа, зохиол дээр нь ажиллаа. Одоо манай баг хамт олон гэвэл одоо яг зургийн талбайд бол зарим аймагт 60 зарим аймагт 90 хүнтэй л одоо ингээл өдөр шөнөгүй явж байсан. Тэгэл тэнд байсан гой туслах дүүнер маань байна. Тэгэл тэд нар бол одоо ингээд тэдний ингээд ажиллаж байгаа процесс юмд хандж байгаа хандлагыг харахад бол бас гэрэл гээтэй тий хүмүүс ингээд асуудалгүй чанартай юм хийж чадах итгэл найдвар бол төрсөн. Тэр бүх нийт киноны ард ажилласан бүх хүмүүстээ баярлаж байна, талархаж байна. Тэгээд төгсгөлд нь бас багштаа бол талархаж байна. Манай багш чинь одоо дэмдийн хишигт гэж хүн байгаа. Одоо 90 гарсан сайхан ануухан байж байгаа багш маань одоо та хэдэн сайн мэдэх Гард Магна гэж киноны зохиолыг бичсэн шүү дээ. Тэгээд одоо багшийнхаа тэр жанраар бас нэг 2 3 кино хийх бодол байна. Тэгэл бүх зүйлд л гоё талархаж байна да. Одоо нэг юмны ард гарцаа одоо гоё сайхан хоосорж байна. Одоо тэгээд шинэ оролтууд оруулж тэ шинэ гаралтууд л гаргана да. Дахиад нэг юуны өнцгөөс дахиад дутуу асуусан юм байна. Жишээн дээр нэг захын нэг сцен байсан шүү дээ. Айгүй хүнтэй. Тэргээ бүр тийм олон хүн бүр цуглуулсан юм уу? Чиний анзаарснаар бас нэг тийм мастай санагдсан уу? Тийм үе тэгэх гэж хичээсэн. Морин тэрэг мэрэг авчирсан. Айгүй тийм хүнд ингээ анзаарахдаггүй өнгөрж байгаа нэг одоо байгаад байгаа шүү дээ. 5-600 хүн байгаа шүү дээ тэр чинь. Морин тэрэг мэрэг гэж байх. Нэг 5-600 хүн чинь нэг 5 секунд л гарч байгаа шүү дээ. Тэрийг цуглуулах гэж. Тэр чинь дарахны зах шүү дээ. Хуучин зах ингээ амар том хашаа байхгүй. За ер нь л яг үндэ бас 5-600 хүн байгаагүй л дээ. Ер нь бол нэг дарахны ажилчид ирсэн, төмөр заамчид тусалсан 200 гаруй хүн бол байсан. Тэгээд тэднийг бол ингээд тэр хойгоор нь бол яг VFX буюу компьютер графикаар олшруулсан. Ерөнхий яг энэ гол цөмд байгаа бол тэр хүмүүс. Тэгээд нөгөө тэр хүмүүс маань бас ирсэнд баярлалаа. Нөгөө кино гэж мэдгүй шүүд ирээл гарцсан гэж бодоод өглөөнөөс хойш ч үдээс хойш болтол тэр зөвхөн тэр олшруулалтыг хийх гэж өдөржингөө ингэж дүүбэлтж авч байгаа байхгүй. Тэгжиж тэр чинь ингээд ийм дүүргэлттэй тэгээ мастай массивны юм ихгүй бол одоо бас болохгүй гадаг шүү дээ. Тэгээд олонний хэсгүүд дээр бол зөвхөн тэн дээр л VFX орсон. Бусдын дээр нь бол яг бүх ингээ масс нь яг амьдараа орсон гэсэн үг. За би чамаас бас нэг масуу гэж бодоодсан бас энд оруулдаг шүү би ч одоо мэрэгжлийн сэтгүүлч биш болохоор ч сайхан ингэ шүү дээ. За яг ингээд за баярлаа гэдээ дуусчихсан чинь нэг юм асуу гэдэг дахиад асуугаад. Нэг явын дээр гэлээ бас 4-5 дуусгасан. За баяртай гэсэн яриа дахиад яаш. Жишээ нөгөө нэг хүн байх гэдэг нэг үг гэдэг шүү дээ ер нь аль ч сургууль заадаг. Ер нь ингээд за найруулагч бол яг болчихноо хүн бай. За яг зураач бол болчихноо хүн бай. Би болохоор оюутан багтаа нөх ойлгохдгүйсэн хүн байх гэдэг үгийг. Би хүн шүү дээ. Яагаад хүн бай гэдэг юм болооч гэж бодох шиг. Одоо би яран ойлгож эхэлж байгаа хүн байх гэдэг. Чиний хувьд хүн байх гэдэг. Одоо жоохон шүүмжлэлтэй яриг үл энэ бол би баг энэ боловсролын системд хамгийн том орон зай эзлэх зүйл бол баг энэ баг гэж бодож байгаа байхгүй. Ер нь бол яг энэ хүүхэд ингээд цэцэрлэгээс ингээд ургаад бүх юм ойлголтоо аваад тэгээд 10 жилээ төгсөж байгаа энэ хугацаанд
хитрхи их тэр нэг еврога акцентлж байна удаа л одоо яг онол гэх юм уу те. Яг хичээл математик яг тэр мэдээ сурах хэрэгтэй. Гэхдээ энэ хүн байхын талаар одоо чинь бүр цэцэрлэгээс нь заах хэрэгтэй. Энэ жоохон боловсролын системд оруулах хэрэгтэй чинь Япончууд болохоор энэ дээр амар акцентлдэг. Бүр яг цэцэрлэгт байхаас нь хүүхдүүдийг ингээд нэгэндээ туслах тий амар энгийн юмнууд заадаг. Манайхан болохоор зүгээр нэг юм алюминий зураг гаргачаал алим Apple гэх янз бүрээр заагаад байх биш. Яг тэгжээж тэр Японы баг сургуулийн тэр японочууд яаж ийм супер байгаад байгаа юм. Яаж хүн байгаад байгаа гэсэн тэр яг ингэ ургаж байгаа тэр хамгийн бага наснд нь л манайхан бол гимтээч чинь гэсэн үг байхгүй. Тэр гимтээхгүйгээр явах юм бол манайх шиг ийм ёс суртахуунтай хүндлэлтэй байгальтайгаа ингэж харьцаж амьдардаг ийм нүүдэлч дэлхийд байхгүй байхгүй. Тэгмүүд одоо болохоор бид нар зүгээр нэг юм жижиг юмд ингээд хумигдаад харах өнцгөө хаагаад юм адахгүй. Ингээд 2 секунд хүлээчих юм дээр ингээд зүгээр ингээд түгжрэл донд би рүү ингээд хараад хэлээ зодтолдож штэ тэ. Тэгээ зүгээр ингээд цаг хугацааг гээл жоох урагшлуулаад нэг 800 жилийн өмнө аваачхад бид нар ямар гоё ёс зүйтэй, ямар мэдрэмжтэй тэ. Гү тэр ардчлал гэдгийг тэр үед бүр ингээд цогцлооцсон, тэр шашин гэдгийг ингээд бүр ойлголтыг авцсан. Тэр хүүхдийг хүндлэх, насны хүндлэх гэх юм. Бидэрт байгаа ингээд дарагдсан байна. Эргээл хуучин мал уг нь гаргаж ирмээр. Одоо энэ хард дискэн дээрээс юм дэлгэтлэхэр устдаггүй гэж байгаа байхгүй. Зүгээр ингээд толгойг ингээд дарчдаг гэж байгаа байхгүй. Бусдаар бол цаана файл нь байгаа гэдэгтээ яг адилхан байхгүй. Бидний бүх өгөгдөл байгаа. Энийг одоо ингээд зүгээр юм жижигхэн хар утаан дотор дарагдсан. Энийг ингээд буцаад нээх юм бол тэр ингээд нандин юм байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол би энэ боловсролын систем, энэ гэр бүл, энэ аав ээж нар хамгийн их акцентлж хамгийн ач холбогдол өгөх зүйл бол энэ шүү. Бусдаар бол бид нар бол сурч чадна, мэрэгжил дээслүүлж чадна. Тэгээ юм гоё цэмцгэр хүн байж чадна. Тэр доторх юм гэрэл гэгийг энэ бити ингэж хэртүүлэхгүйгээр ингэж байлгах боломжтой гэдэгт итгэдэг. За жишээ нь би ингээл зураач болчлаа тий. Зураач бол яг уу ингээд зүтгэсээр байгаа зураач нэрийг зүүх одоо нэг буруутахгүй гэж бодож байна. За чи ч гэсэн ингээ анхны киногоо гээд ер нь бол яг уу найруулагчаа гэж хэлэхэд бол бас буруутгааргүй болчлаа. Энэ юунаас чааш хүн байх гэдэг юм бохоо тий. Тасан туршдаа зураач байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл амар алдсан хүмүүс биш тий. Найзгаа алчдаг ч байд юм уу тий. Маш алдартай хүн болоод байгаа юм нэ. Хүн болж чадаагүй ч юм уу тэгээд маш харамсалтай юм байгаад байна л та. Тэгээд тэр хүн байх гэдэг л аюу чухал зүйл юм байна. Ерөнхийдөө хүнд саадгүй амьдрах. Чиний хэлдгээр те 2 секунд хүлээхгүйгээр зодон цохон болоод нэг алчуул яах вэ гэдэг юм те. Тэр л их чухал юм бэ. Ер нь хүн байх гэдэг тухай ямар ч мэрэгчлээ хүн болсон те. Шинжлэх ухаан аач байна уу, урлагийнхан хүн байна уу, жүжигчин байна уу, дуучин байна уу. Бүгдээрээ яг уу ингээд мэрэгчлээд нүшээд бүгдээрээ уран бүтээлээ яваад болж байна. Хамгийн гол нь хүн байх л хамгийн чухал болчиход байна шүү дээ одоо. Одоо л ойлгож эхэлж гин гэж бодож байна да хүн байх тухай. Гаврош дээр аюух ярьдаг гэсэн юм ангал. Ойтом багт орж ирлээ. Ураач бол яг уу болцсноо хүн л байх л хэрэгтэй гал. Манай дээр нар манд багш гэсэн. Хүн байл гэж би юус ойлгохгүй. Бат би ч хүн л юм байгаа та. Нийгмээр л нэг юм хүн байх тухай л ер нь. Бид нар бас энд гоё нөлөөлөх боломжтой мэрэгчлээ хүмүүс байхгүй. Тий. Яг ингээд нэг 20 жилээр урагшлуулаад бид нар яг бацаан байхад шал өөр хүмүүс хоорондоо шал өөрөөр харьцдаг, ойлголцдог байсан тий. Яг хөө хэдийн ингээд арчлал гараад ингээд давс маус тий талах малах ингээд янз бүрийн юм дутагдaltaй юм үлсгэлэн юм шиг ингээд байсан цсэн. Нэг тийм зүрхэнд бол нэг тийм айдас түгшүүр нэг юм зовлон стресс баг байсан. Ер нь бол байгаагүй. Зүгээр л гоё аз жаргалтайгаар л байсан. Зүгээр шороон дээр тоглолтог л сөүл төсгөн тоглолтог л. Тэгээ одоо ингээ харах юм бол амар хурд өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэнгүүд би нөгөө хэлээд байгаа чинь тэр юу байхгүй. Одоо цаг дээр жоохон анхаарья энэ. Одоо цаг бол хамгийн үн цэнтэй зүйл шүү манайхаа. Тэр өнгөрснийг хараад өнгөрсөнд ингээд би тэгцэндээ гээл ирээдүйд шаналал би яах вэ? Тэгээ яг энэ одоо цагт энэ хүн амьдрах хэвээр шүү дээ. Ингээ сайхныг мэдрэх хэвээр. Энийг хараад энэ цагаан өнгийн сайхныг мэдрэх хэвээр шүү дээ, тий. Яг тэрийг ойлгохгүй ингээд ерөөсө 2 цагт л явагддаг.
Тэгэхээр би бас тэр киногаараа нэг хэлэх гээд байгаа зүйл манай тэр нөхрийн дүр хэлж байгаа шүү дээ. Би бол ирээдүйд байгаагүй мэн. Би өнгөрсөнд байгаагүй мэн. Тэгсэн. Би зүгээр одоо цагт ч байгаагүй байсан юм байна. Би хамгийн Үнтэй зүйлээ алдаж эхэлж байж гэж ухаарж байгаа нэг дүр вэ шүү дээ. Гэдэг шиг л бид нар нэг тийм байх юм бол маш хурдан буцаад өөрчлөгднө. Тэр үл амар амархан. Ингээл аяга хөмөрж байгаа юм шиг байж болно. Тэгтээ тэрийг заавал яарад те ингэх ёстой гэж тулгах биш зүгээр ингээд гой уусалтайгаар ингээд гой өөрчлөгдөх юм бол бид нар бол үнэхээр тийм соёлтой хэдэн мянган жилийн түүхтэй ард түмэн бохгүй юу? Тийм 300 жилийн түүхтэй юм нөхдүүд биш байхгүй. Тэгэхээр тэр цуснд байгаа. Тэгэхээр бол гой өөдрөг байх хэрэгтэй. Тэгж л хэлмээр. За манай нэвтрүүлгийн ивент төвч зам базар гэдэг. Зан базар бол биш юм байна. Тийм үү? Тий. Зан базар гэдэг. Аа. Гоё төрөлхөөрлийн холбоотой ном зардаг газар байгаа. Тэгээд миний аягүй дуртай зурагч Дээгэр Ривера номыг одоо бэлгэлье найзтай. Тэгээд нөө дэвчлэгүү задлцсан үзэх гээд. Дэвчлэгүүдээс цоо шинээр байгаа. Асуудалгүй. Тэгээд энэ дотор Дээгэр Ривера ч гэсэн янзын зурагч л та. Би нөгөө нэг Фридагийн нөхөр гэдгээр одоо хүмүүс их мэдж байгаа. Тэгээ нөгөө Фрида айгүй хүмүүс дуртай байдаг шүү дээ. Би бол Дээгэр Риверад илүү их дуртай байт. Мань хүн өөрөө юм коммунист зурагч байхгүй. Гоё коммунизмын үзэл санаагаа зургандаа шингээдэг. Тэгээ Мексикийн хоёр амар том одоо зурагч ихнэр нөхөр байхгүй юу? Ерөөсөө Дээгэр Ривера, Фрида. Хоёр шүү дээ. За, баярлалаа. За тэгээд манай одоо орж байгаа зочид ер нь гоё юм номод бол цаашдаа авах нэ. Өстой гоё бэлэг байна да энэ өстой. Хамтарч ажиллаж байгаа байгууллагт нь баяр хүргье. Өстой гоё. Үнэтэй бэлэг байна. Тийм. Даан нэвтрүүлгээ өндөрлүүлэх үү дээ. За баярлалаа. Өрсөнд баярлалаа Чукада. За ямар ч анхны киногоо хийсэн. Үнэхээр их. За. Маш их баяр хүргэе. Тэгээд дараагийн киног ч одоо хүлээдэг болох нь одоо. Тий. Хүлээх нь хамт хийлцэх нь харъя.